Турбо кино сувагт тавтай морил. Бид энэ удаад 2004 онд нээлттэй хийж байсан Кунфу хастал киног та бүхэнд ярьж өгөх гэж байна. Киногоо сонсохоос өмнө лайк саба дараад хоцрохгүй тулд хонхоо дарахаа мартаоцай. Турбо кино суваг киногоо танд ярьж өгье. Цагдаагийн дарга гэмт бүлэглэлийн толгойлогчид зодуулж байгаагаар кино эхэлдэг. Толгойлогч өөр хүн энд байхгүй мүү? Ийм сайхан хүүхэн байхад зөвхөн шүлсэн хайсныхын төлөө баривчилж болохгүй штэ. Шудраг ёс гэж байна уу? Хууль гэж байна уу гэхтэн Мапийн босс хүмүүстэйгээ гарахад гудам тэр чихтэй анир чимээгүй байдаг. Хүн бүр хаалга цонхоо хааж ямар нэгэн зүйлээс айн. Босс, алив явцгаая. Тусламж дууд. Яг энэ үед сүх бүлгийн толгойлогч. Тэгээд хэрэггүй дээ найз минь. Чамайг цагдаа нартай уулзраа олж байхад хүмүүс чинь надтай нэгтчихсэн гэж хэлдэг. Энэ явдлын дараа сүх бүлгийн үйл ажиллагаа эрчийг авч хинч тэдний эсрэг зогсохгүй боллоо. Сүх Мапийн бүлэгээс болж улс даяараа Барцингэний газар болон казиногоор дүүрдэг. Мапуудын хамгийн хүчирхэг бас хэрцгийн сүх бүлэг юм. Тэднээс болж ядуусын амьдрдаг дүүрэгтэл амар тайван амьдрал байдаг болсон байна. Киноны үзэгдэл солигдоход бид гахаан хороо гих хачин нэртэй ядуусын хороололтой танилцдаг. Эгэл жирийн амьдрал буцалсан энэ газарт хүн бүр амар тайван харагдана. Хүмүүртэй сайхан харьцдаг, хүүхэмсгэн дэнцсэн газрын эзэн их нэртэй балав нүдүүлнэ. Учир нь гэвэл манай хүн түрүүний хэлсэнчлэн хүүхнээс л болж ингэж шангаа хүртэж байгаа юм байна. Арай хэрцгий ихнэр байгаа зү. Шууд цонхоор унтлан зохиж энтэр. Өсчин та нарыг хэн нүсээ засуулах вэ гэхэд манай гол дүрийн залуу манай босс засуулна гэж хэлдэг. Эндээс хэсэг яриа өрнөн. Гол дүрийн залуу боссынхоо үсийг засуулчихад бид сүх бүлэглэх учраас бидэнд нэмээд зоо сүххийг хүсдэг. Харин өсчин үйлчилгээний хөлсөө зөрүүлээд авахыг хүсдэг. За энэ ярианаас болоод бөө юм болно гол дүрийн залуу. Сүр болоод орилж гарна. Та нар одоо яах гэв? Өхмөр байгаа хүн байгаа бол нааша гараад ир. За бүгдээрээ өхмөр байгаа юм биз дээ? Нэг нэгээрээ ирээрээ. Тэр авгаа хүрээд ир. Чи гараад ир. Чи бишээ. Чи гараад ир. За тулалдахаар хүн ганц ч алга шивдэ гэдэл. Бөө юм болно. Энэ үг нь манай киноны гол дүрэлтэй. Хөөрхий хүмүүст баахан томорч байгаад газрын эзний авгаад бялб нүдэлдэг. Банцандаа нэг тэслэгч аваад миний нэмэлт хүчийг хар гэд шийдтэл нэрээ сүх бүлгийнхэн хүрээд ирчдэг. Саяныхыг хэн шийдсэн бэ? Манай гол дүр. Би танаа нэг ахаа. Жинхэнэ сүх бүлгийг ирэхийг харсан эзэн авгаа сум шиг л зүгтчихдэг. Өсчин чи бас намайг хуурах гэж байна уу? Би чамаас айхгүй гэж мэдэрээ гихтээ зэрэгцэн. Боссыг нүд ирмэх зурт Мапийн толгойлогчийн баруун гарыг нислэн зогчихлоо. Хин юм болоо? Босс гайхан тусламж дууддаг. Дуудлагын дагуу сүх бүлэг тэр чигтээ ирж хүмүүсийг сүрдүүлнэ. Сүх бүлгийн босс нь хин ингэсэн. Би 3 л тоолно. 1 2 гихтээ зэрэгцэн би ингэсэн юм аа гэд ахаан хороонд 3 күмпүгийн мастер байж таардаг. Тэр 3 нийлж аваад сүх бүлгийг бутаа болгодог. Хинт ч дийлдэхгүй гэж байсан босс хагартлаа урлаж хэрэг тарьсан хоёрыг алахыг тушаадаг. Боссын туслах нь наад хоёроо сүх шидэж ал. Хөөх, энэ муу чи ийм амир цоожийг мулталцсан байж штэ. Чи тийм мундаг юм бол тэрнийхийг бас тайлчих. Би 3 тоолно шүү. Хурдлаарай. 3. Манай гол дүр бид хоёр танаа бүлэгт лилсхийг хүсэж байгаамаа. Тэгээд ингэж явж байгаа юм штэ хаа. Гуйж гинэ гэж хэлэхдээ зэрэгцэн босс хүн алаад эргэж явуулдаг. Боссоос хүн алах тушаал авсан манай гол дүр бүдүү найзтай ухаарлыг хідэн үг хийлдэг. Зарим хүмүүс мөнгийг цацаж хүүхнүүдтэй хүснээрээ зугаацаж байна. Бид хоёр тийм боломжинд хүрэхийн тулд өөрсдийгөө дайчлах хэрэгтэй байхгүй юу да. Бидэнд том үүд нээгдлээ. Нэг хүн алчаад дээрмийн бүлэгт орч чаднаа. Тэгээд дараа нь мөнгө, хүүхнүүд урдуур хөглөрөх болно. Энэ муусан ямар ч зориггүй тэнгүүчиг болмооргүй байгаа зү. Юугаа хараад дөрвнүүдтэй? Шилэг чин бицлаа хайчих шүү. Чи үнэхээр хүн алах гээд байгаа мó? Гэхдээ тэд нар күмпүүсээ эзэмшсэн байлээ штэ. Харин манай гол дүр би ч гэсэн күмпүү хийж чадна штэ гэж өнгөрдөг. Нэрээ гэж үү? Би чамд бурхны алга гэдэг күмпүүгийн арга мэднэ гэж хэлсэн байхаа. Энэ үедээ дүр солигдож гол дүрийн залуу маань яагаад дээрэмчин болох гээд байгааг бид мэдэж авна. Хүүхэд байхад нэг гуйлагчин түнд чи их онцгой хүүхэд юм гэж ийм жаахан байж гар хөл сайтай яг л күмпүү мастер шиг юм байна. Энэ бол бурхны алга техникийг сурах арга. Үнлэшгүй дээ. Гэхдээ чамайг ийм мундаг хүү болохоор арваар л өгчихье. Тэгээ тэр гуйлагчинд бүх мөнгөө өгсөн юм уу? Тийм ээ. Уг нь би эмч эсвэл хуйлч болох гэж мөнгө хадгалж байсан. Гэхдээ бусдын төлөө бол бүхнийг мартна. Ингээд л хөөрхийн минь компьютер бүх юма зориулж өдөр шөнөгүй нөгөө номноосоо суралцаж байж. Гэхдээ үр дүн гарсан уу гэвэл хэлэхэд бол жоохон хэцүү лээ. Наад охиноо зүгээр тавь. Хөөх, бурхны алга техник байна. Ямар ч хэрэггүй шог зургнууд байна. Чи ч нэг сайн хууртаж те. Энэ нь мэдрэл муутай. Энэ нь болохоор хэлгүй. Муу азгүй амтад. Тэр үед сайн хүмүүс хизээч ялдаггүй учраас муу хүн болох ёстой гэж би ойлгосон. Би алуурчин болмоор байна. Бүдүү найз нь. Хөөх, зайрмаг. Юугаа харав? Үнгүү зарим хүнд өгч байгаагүй мүү?
Гүүгээд гүцэх юм бах та. Уг нь хөөх юм. Энэ араас нь гүйж байгаа эмэгтэй Сингийн хүүхэд байхдаа өмөрч байсан охин юм байна л да. Манай гол дүрийн залууг Синг гэдэг шүү. Даанч муухан болно энтер гэж яагаад дэрэгдэхээ анзаарахгүй манай хүн. Гахаан хороонд газрын эзэгтэй хүмүүстэйгээ хэрүүл хийж яхан тэр. Энэ эзэн эмэгтэй 3 компу мастрыг асуудал үүсгэсэн гэд газраасаа хөөж байгаа юм байна л да. Тэгэл оршин суугчид нь өөрсдөө аварсан хүмүүсээ явуулахгүй гэж дургуутж байгаа аахгүй юу? Синг бүдүүнээгээ дагуулад эзэгтэйг алхахаар ирлээ. Энэ тарган авгаа нилээн айхтар дуучин бололтой. Харж бай. Яасан бэ? Юуны чи яасан гэж одоо чи шид. Би юу? Намайг уучлаарай чи зүгээр үү? Хурдлаач. Чи арай ойрхон газар очиж байгаа дахиад шид. Энэ ишийг хэн шидсэн бэ? Иш гинүү. Миний барьж байсан хутаг яасан юм бэ? Ийшээ орчихсан байна гэж баймааргүй юм да. Энэ хоёрын хүн алах гэжтэй хөөхий юу байх вэ? Бүх хутгаа өөртөө зоолгосон Синг нэмээд могоод хатгуулж зүгтаахаар шийднэ. Араас нь газрын эзэн авгаа сум шиг хурдаараа хөөхөн тэр. Синг ч бас сум шиг хурдалж чаддсан байна. Нилээн хөөцөлдөж явсаар манай хүн нэг юм зүгтаалаа. Тэгснэ замын голд өөрөө өөрийгөө юр бусын аргаар эдгэж интэр. Гүй энэ чи одоо юу болоод байна? Хүнд гинцсэн хэрнээ хурдан эдгэснийг хоёулаа гайхдаг. Манай хоёр сохор хүнийг замдаа шоолж өнгөрнө. Энэ хоёрын шоолоод байсан сохрууд бол тулааны маструуд юм. Өөрч яваа ятх нь бол жинхэнэ хөнөөлт зэвсгэл гэсэн үг. Сүх бүлгийн босс нь мэрэгжлийн хүмүүсийн тусламж авах болсондоо баяртай байна. Харин сохрууд гахаан хорооны 3 маструуд хэдийгээр тэдний үе өнгөрсөн боловч мэдлэг чадвар нь одоо болтол хിവэрэ байгаа. Бидний хувьд энэ их л хүч сорьсон ажил болж байна да. Энэ одоо яг мэрэгжлийн хүмүүс мөн юм уу да? Жинхэнэ номер 1-үүд их мөнгө өгсөн учраас бидний хүссэн хийж чадна. Үгүй ээ. Номер 1 алуурчин бол аратан хочид дэлхийн топ алуурчин байдаг. Компьютер хэд дурлсан болохоор галзуурч гисэн юм. Одоо тэрнийг шоронд байгаа гэж дууссан. Мапин босс 3 мастрыг алуулахын тулд хөгжимчдийг явууллаа. Гахаан хороонд нөгөө 3 маань нэг нэгнтэйгээ салах ёс гэж. Ингээд салах гэж байна. Дахиж уулзах хэсгээ бид хинч мэдэхгүй. Арай ахмаг настай нь. Бид 3 нэг төрлийн хүмүүс байжээ. Энийг эртхэн мэдсэн бол сайн байхсан энэ боломжийг ашиглан гуруулаа ярилцвал надад хийх ажил зөндөө байна. Компьютерийн маструуд салахтаа нөхөрсөг тулаан хийдэг бололтой. Дуусныхан дараа нэг нэгнийгээ биширч байна шүү. Дахин уулзахын ерөөл тавья гэж хэлдэг. Залуу тулаанчийг гахаан хорооноос гарч явхад сохор ятагч нь түүнийг хэлбэрхаан алчдаг. Зүгээр хөгжим тоглож сууж байгаад сэлэм гяс толгой бүндгүс. Дараагийн тулааны мастрыг балер хумстаа сохор алхаар очлоо. Их чанартай даавуу байна. Үнэн хэд юм? Хөгшин тулаанч их үнэтэй бараг 100 хүрэх байх. Энэ удаа хөгшин тулаанч амархан бууж өгсөнгүй. Энэ тулааныг туслагтайгаа хамт харж байдаг. Сохор тулаанчид ятганаасаа янз янзын зүйл гаргасаар хөөрхий хөгшин мастрыг яллаа. Юундаа тулалдаад байгаа юм бэ? Дараа нь хэн энэ хохирлыг төлөх юм бэ? Уучлаарай. Үргэлжлүүл. Өвгнийг яг алуулдгийн даваан дээр жадтай мастер гарч ирж амийг нь авардаг. Жадтай мастер 2 сохорт нилээн ойртож чадсан ч даанч хүч нь хүрсэнгүй. Бас л ялагдах нь гарцаагүй болчихноо хөөрхий. Амийг амиар гэдэг шиг өвгөн тулаанч маань жадат мастрыг авраад өөрөө өгөхөн тэр. 2 сохор эцсийн зохиолтой хийх үед газрын эзэгтэй шуурга дэгдтэл орилдог. Бас нэг мастер байна. Энд чи одоо нөхөр нь хүртэл тулааны мастер байжээ. Гулжгнор мастер гэх чинь юм уу хааш юм? 2 сохор газрын эзэн жинхэнэ бэлб нүдүүллээ. Хамгийн амар ятганы зохиол цохруудаас ирэхэд эзэн авгаа өөдөөс нь арслангийн архиралт хийж хууль салхи дэгдээдэг. Арслангийн архиралт байна штэ. Үлгэр домгол гэж боддог байлаа. Дахиж энэ тэнэгүүдийг харахааргүй болгох хэрэгтэй байх. Энэ хоёр нэрээ эртхэн гараад ирэхгүй дээ. За тэр ч яах вэ? Эхнэр нөхөр сүх бүлгийн боссыг үхтэл найлгаад явууллаа. Толгойлогчоо. Чимээгүй байгаач хүнтэй байгааг харахгүй байгаа мó? Хүмүүс унтах гэж байна. Эндээс хурдан явцгаа. Зайлаад өгөөчтэй мó балер юмнууд. Дохио цангаагаар л боссыг шээс алдууллаа гэж. Энэ явдлын дараа гахаан хороонд бүгд цуглалаа. Хөөрхий 3 тулаанчаас нэг нь л амтай голтой үлдэж штэ. Хил амтай хүүхэн газрын эздийг эртхэн гарч ирээд хүмүүсийг аврахгүй дэ гэхэд нөгөө хоёр маань эхэлж тулалдаагүй шалтгаанаа хэлдэг. Энэ хүний хэлснээр хүн болгонд шалтгаан байдаг. Хэдэн жилийн өмнө ганцгүйгээ бид ийм тулаанд ам өргөдөж байхыг нүдэрэ харсан. Бидэнд тэр үед ямар байсан гэж бодож байна. Тэгвэл та хоёр биднийг сураг. Бид суралцаад тэдний өшөөг авъя. Сайн тулаанч болоход цаг хугацаа хэрэгтэй. Хэрвээ чи төрөлхийн авьяастай нэгэн биш бол үнэхээр хэцүү. Тийм хүн саяд ганц л төрдөг. Би тэрнэ гэдг нь гарцаагүй боллоо. Би лав тэгж бодохгүй байна. Бид хоёр дахиж тулалдахгүй гэсэн амлалтаа зөрчиж өглөө. Одоо өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө бүгд эндээс явцгаа. Үүний дараа жадчин мастер хүртэл нас бархан тэр. Нөгөө талд Синг бүдүү найзтайгаа бүтлгүүцээр л явдаг. Хөөрхий минь тэнд зодуулж худлаа томорч явсаар нэг л базаахгүй харагддаг. Хулгай хийж гэн. Мөнгө чи хаана байна? Юугаа хараад байгаа юм бэ?
Энэ одоо дандаа л хөөрхий хэлгүй охиныг дээрлэхэж яхин нөгөөтгөн чуг нь Сингийг муу хүн биш гэж боддог бололтой. Би хүн алмааргүй шүү. Хурдан мөнгө өгөөд хурдлаач. Бүдүү найз нь мөнгө энд байна. Хөөрхий хэлгүй эмэгтэйгийн сэтгэлтэй гихч нь хадгалсан иштэй чихэр Сингийг хүүхэд байх үеийнх нь дурсамжинд аваачлаа. Наад охиноо зүгээр байлаг. Энэ нь мэдрэл муутай. Энэ нь болохоор хэлгүй. Муу азгүй амьтад. Энэ цагаас хойш эмэгтэй Сингийг сэтгэлтэй тээх болсон байна. Даанч манаа тэнэг гар үүнийг нь ойлгохгүй л дээ. Муу хүн болноо гэд бүр шийдчихсэн бололтой. Битгий дагаад би чамаагч бас хармааргүй байна. Гэрлүүгээ харж гахаагаа тижээ заа юу. Тэгээ дахиж битгий ирээрээ. Явахгүй бол би чамайг алчин шүү. Яг энэ үйл явдлын дараа сүх бүлгийн босс Сингийг дуудуулна. Босс Сингийг бүлэгтээ авсан гэж хэлээд нэг хүнийг гараг чамд ердөө 5 минут байгаа гэж хэлээд явуулдаг. Манай хүнийг хонглоор гүйж байхад нь нэг л эвгүй мэдрэмж төрөөстэй. Нүдэнд нь бөөн цус урсаж харагдаж энтер. Тэр сулах гээд байгаа хүн нь алуурчдын хаа юм баха. Бөөн юм болж нөгөө хүнээ сулсан чинь баагаад л сонин уншиж байгаа хөгшин зүнэг байж идэв. Дэлхийн хамгийн шилдэг алуурчин гэж харагдахгүй л байна да. Наадах чинь зүгээр л нэр шүү дээ. Үннээ хэлээ. Юугаа хэл гинэ? Өөрийгөө шилдэг тулаанч гэдгийг батлах гэж хангалттай олон хүний амийг хөнөөсөө. Намааг дийлэх хүн даанч олдохгүй юм. Тэгээд л би шоронд орсон юм да. Надтай өрсөлдөх хүн байсан бол аль хэдийн тэндээс би өөрөө гарах байсан. Хэрвээ надад тохирох хүн олж өгвөл би ямар ч үнгүй тэрнийг чи хөнөөгөөд өгье л дөө. Тэгэд хүн байгаа мó? Байгаа. Яг чиний төвшөнд таарах тулаанчид байгаа. Гэхдээ бидэнд эхлээд чи хитэн хөдөлгөөн үзүүлэлтэй. Бид нар итгэхгүй дээ биш л те. Энэ хооронд Сингийн цохилтыг даахаасаа гадна өвгөн өөрлөгөө бодож сумыг нь хуруугаараа барьж авлаа. Яалтчгүй тулааны мастер мөн бололтой. Аратан дэлхийн шилдэг гэдэг нь үнэн байж. Сүх бүлэг танд хүндэтгэл үзүүлж байна. Өвгөн аратан хан маныг чинь зүгээр таавчтай хөлөөрөө цөм өвшөглөж энтер. Хужаа таавчигч бас эвгүй л дээ те. Эхнэр нөхөр маструуд сүх бүлгийг нэг бүсэн дуусгахаар иржээ. Оршуулгын хон хүртэл авчираад босс нь өгөх нь тэр. Босс нь аратан манай талд байхад хинийх нь оршуулга болохыг харцгаа ил да. Чи тэдний талд байгаа хэрэггүй. Би буруугээ. Би зүгээр л нэг бол та хоёрыг хөнөөж, нэг бол та хоёрын гарт өгөхмээр байна. За тэгвэл боллоо тохирох уу? Тгий тохирлоо. Ингээд эв найрамдалтайгаар тулаан эхэллээ. Аратан дахиад зохио. Би яагчгүй вэ? Сайхан зохилоо. Гэхдээ байгаа онсонгүй л дээ. Аратан хужаа тавчгаараа манай хоёрыг бэлбэн үдэж гарна. Арслангийн архираа хүртэл аратанд юм болсонгүй. Бэлбэн үдүүлж байгаа хоёрт сүүлчийн арга бас бий. Тэр нь хонхыг ашиглан арслангийн архираагаа хийх. Энэ аргачин харин аратан хужаа тавчгтай хамтдаа будаа олгод юм да. Гурван шилдэг тулааны маструуд могоо шиг орооцолдож байхад босс хөөе чи наашир зохио толгоорун зөх гэж Сингийг явуулдаг. Синг зүгээр зөх гээд байгаа мó эсвэл үхтлэн зөх гээд байгаа мó бүр толгоо эргүүлээд хайчих юм аа. Энэ одоо боссыг аллаа. Тэгснээ аратан толгоор нь модоо хугартал зогтын да. Аратан уурлаж босож ирэхэд хөөхий Синг хөөх наадаг чинь том нудраг байна шүү. Аратан Сингийн толгойг бит зохиод эргээд хартал сум шиг хурдаараа хоёр тулаанч хөөхий залууг авч зогтдог. Босс тэд нар хаана байна? Хайччихва. Яагаад тэднийг зүгтаалгаж байгаа юм бэ? Аратан хинч надаас зүгтаж чаддгүй юм ойлгов уу? Газрын эзэн яагаад бид хоёрыг аварсан болоо? Эзэгтэй залуу хүмүүс буруу алхам их хийдэг штэ. Эцэст нь сайн замыг сонгосон байх. Энэ хүүг харалтаа хүн харахын аргагүй болж чамд сүүлчийн хүсэлт байна уу? Синг цусаараа хэлгүй эмхтэйгийн өгсөн модтой чихрийг зурсан энэ хоёр даанч ойлгохгүй. Аратанг гахаан хороонд ирэхэд хоёр хөгшин мастер Сингийг имжлэхэд үр дүн нь ямар хурдан байгааг ярилцдаг. Газрын эзэн нь ингэж удаа амьд байна гэж итгэмээргүй юм аа. Эзэгтэй хамаг ясна хугарчаад байхад ийм хурдан идэгж байдаг. Арай энэ хүү чинь газрын эзэн. Үгүй элгүү дээ. Бэртчихсэн байж битгий тамхи татаарай. Би зохицуулчихна. Гэхдээ нөгөө Синг чинь зүв зүгээр болчихсон гарч ирээд сүхт бүлгийн ирчүүдийн хөлийг бяцаалж ийш тийшээ цөлөөд жаахан хүүхдүүдтэй зодтолдож байгаа юм шиг будаа болгод юм да. За эцэст нь нэг юм аратантай туллаа. Аратан муугүй шүү. Эхэлх үү гэж хэлээд үгийн зөрөөгөө аратанг манай хүн бэлпэн үдэж гарлаа. Хөл гарыг нь бяцлаад газар дунтлан цохоод авлаа. Гэхдээ бас арай болоогүй. Аратанд маш нэг эвгүй тулааны арга байдаг. Бах мэлхий техник. Их бууны сум юм уу хааш юм. Сингийг халзан толгоогоороо агаар мандалд гартлан цохилоо. Тэгсэн Синг гаш шиг тэнгэрээс бууж ирж ганцхан алга техник хийдэг. Би бууж өглөө. Хөгшин чон тэгж хэлчихэд бас л зайл хэрэглэх гэж үзнэ. Даанч Синг өөдөөс нь дахиад л ганцхан алга. Тэгээд л дуусаа. Байшин энэ бол нэрэл их амархан нурдаг. Саяных ямар техник юм бэ? Хүсвэл би зааж өгч болно шүү. Аратан багшаа. Эцэст нь Синг жихрийн дэлгүүр нээж үүдэнд нь хайртай эмэгтэйгээ эрхийг харлаа. Тэд бие биерүүгээ нэмсэглээд хүүхэд насандаа очин жихрийн дэлгүүртэй хамт ордог. Гуйлагчин
Чи их онцгой хүүхэд юм гээч. Ийм жаахан байж гар хөл сайтай. Яг л кунпу мастер шиг юм байна. Энэ бол бурхны алга техникийг сурах арга. Үнэлшгүй идтэй. 10-аар л өгчихье. Хүлээ. Дахиад ч зөндөө байгаа шүү. Өнөөдрийн кино танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ манай кино танд таалагдсан бол лайк, сабаа дараад хоцрохгүй тулд хонхоо дарахаа мартаоцай. Турбо кино суугтай хамт байсанд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.